энэ улсын их хурлын гишүүдийн бүрэлдэхүүн, тэдний байр суурь, ёс суртахуун өргөсөн тангарахтай хэр зэрэг үнэнч байна. Үнэхээр одоо их орон ард түмнийхээ төлөө хүчин зүтгэж чадаж байна уу? Тэдний мэдлэг, туршлага энэ бүхнийг одоо ингээд судлаач эрдэмтэн багшийн хувьд ажилт хийхэд бол үнэхээр одоо хангалттай байна. Зарим нэр өхийг гişүүд сүүлийн үед ерөөсөө нэг хүн одоо нэг жинхэнэ хүн гэж одоо ийм ойлголт байдаг. Тэр хүн бол их сайхан өндөр одоо ёс суртахуунтай тэргээрээ одоо бусдын хайр хүндэтлийг хүлээж, бусдыгаа үлгэрн дуурайлаж, тэгээд одоо өөрөө ч гэсэн өөртөө бахархалтай ард үлдэх тэр хойч үедээ одоо бахархалтай байдаг. Гэтэл тэр их хүнд зүйл рүү нь одоо дайрч довтлож, тэрийг одоо уландаа гიშгэж, тэгээд улс орныг одоо маш их эмх замбраагүй бүр одоо сүрлийн ангал руу одоо хүрэх тийм одоо юмыг одоо нийтэд энэ сошиалар юм уу хэлж ярих энэ юм бол одоо газар авч эхэллээ л дээ. Тийм учраас бол одоо би Монгол улсын ерөнхийлөгчийн улсын их хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг бол эрдэмтэн судлаачийн хувьд бол дэмжиж байгаа юм. За энэ бол сайхан тийм эерэг үер дагаврыг зайлшгүй авчирна. Ягаад гэхээр улс төрийг цэвэршүүл хамгийн бол одоо бохирдсон тэр бохирлын одоо арилгахад бол маш их одоо том тус дэм одоо үзүүлнэ. Ер нь өнөөдөр бол нийгмийн нүгэл гэдэг манай улс төр дэндүү мохоо бохирдсон. Уг нь бол улс төр, улсын их хурл гэдэг бол хамгийн цэвэр ариун тэр тусбаа улсын их хурлын гишүүн гэдэг үг шүү дээ. Одоо эгэл жирийн иргэдээс илүү өөрийгөө дотоод сэтгэлээ одоо ариусгачихсан. Тийм одоо хүмүүс улсын их хурлд суух ёстой. Тэрийг ариусгаж чадаагүй тийм эвгүй улсуу суух юм бол ерөөсөө улс орны хөгжил цэцгэлэлт ард түмний сэтгэл тэнүү зул жаргалтай одоо амьдрал цаашаа сайн сайхан байна гэхэд бол их төвхтэй ийм байдал үүсэж байна. Ер нь бол энэ эгүүлэн татах эцсийн шийдвэрийг улсын их хурл өөрөө гаргах гишүүдийн олонхын одоо санал хураалтын үр дүнд инхээс өөр одоо арга байхгүй. Тэр чинь ягаад гэхээр зэрэг бид одоо эгүүлэн татах асуудал дээр тэр цэцгийн дүгнэлтээр одоо гишүүний бүрэн эрхийг одоо цуцлах ч юм уу эсвэл одоо гэмтэрэг үйлдэл тэр нь шүүхийн одоо тогтоол шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Энээс бол ялах хэрэгтэй байхгүй. Тий, эгүүлэн татах. Өөрөөр хэлбэл эгүүлэн татахна гэдэг бол улсын их хурлын гишүүнийхээ үндсэн чиг үүргийг одоо умартаж, уландаа гიშгэж, тэр битгээл бүр одоо их орон ард түмэн сонгогчдод одоо тэрсэлсэн тийм одоо үйлдэл хийсэн тохиолдолд одоо эгүүлэн татах тухай асуудал бол яригдана. Энэ улсын их хурлын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг бол шүү дээ. Улсын их хурлын гишүүд өөрсдөө санаачилж ерөөс огч чадахгүй. Би энийг бараг 100% баталгаатай хэлнэ. Ягаад гэхээр ингээд биеиндээ ингээд ая тал засчихсан. Тэгээ ялангуяа төсөв өмсөвтэй холбоотой ийм асуудал дээр биеиндээ одоо санал манлаа одоо хуваалцах барих, ая тал засах ийм юм руу чинь хэтэрхийх орчихсон байдаг байхгүй. Тийм учраас Монгол улсын ерөнхийлөгчөөс өөр субъект бол одоо энэ чинь хууль тогтоох үндсэндээ 3 субъект байгаа шүү дээ. Ерөнхийлөгч, улсын их хурлын гишүүн, засгийн газар. Засгийн газарч болохгүй. Яагаад гэхээр зэрэг улсын их хурл засгийн газар хяналт авах хэрэгтэй.